Сайн мэцхан үзэгчдээ Волейбол Монголын энэ удаагийн дугаар эхлэх бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарын зочдоор Монголын волейболын холбооны ерөнхийлөгч мөн Монголын үндэсний олимпийн хорооны хянан шалгах зөвлөлийн дарга Чин Гард, Минтонет говь клубын тамирчин спортын мастер Эрдэнэ Булган, мөн Монголын үндэсний шгшээ багийн ахлагч Хасуу Мегастас клубын ахлагч олон улсын хэмжээний мастер Даваа Жаргал нар хүрэлцэн ирсэн байна. За урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За сонир сайхан явцгаана. Сонь сайхан зөндөл байна да. Зөндөө олон арга хэмжээнүүдтэй. За энэ хүү подкастын маань яг үндсэн мөн чанар агуулга нь болохоор Монголын волейболын иргэн торонд болж байгаа бүтээн мэдээллүүдийг хүргэх энэ том зорилготой эхлүүлж байгаа. Тэгээд надад олон асуулт байна. Та бүгдд бинээс асуух асуултууд байгаа хэрэг тийм ээ. За тэгээд нэвтрүүлгээ эхэлцгээе. За эхний асуултыг би Монголын волейбол холбооны ерөнхийлөгч Чин Гартанаас асууж бодсон. За волейбол спортод хэдэн онд тоглож гисэн бэ? Волейболын спортыг 6 дугаар ангиасаа баха 10 төгслөө волейбол хичээлсэн. Тэгээд ган зам 20 дугаар сургуулийн шгшээ баг гэдэг одоо багт тоглоод өсвөрийн улсын аврагт бас орж исэн. 2001 онд бид нэр хүрэл медаль авч исэн багаараа. Тэгэл тэрнээс хойш волейболын спортоос нэлээд холдсон байдаг. Тэгээд 20 онд гадаад яамд ажиллаж байгаад чөлөө авсан байсан. Тэгээ 21 онд ийм сонгуул волейболын холбооны ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа юм байна гэд манай үеийн одоо цугтаа тоглож исэн найз нөхдүүд маань энэ спорт маань жоохон юм уналттай байна. Одоо тэгээ өшөө гоё болох хэрэгтэй. Одоо бид нар бол бас ачааны хөндийг өөрлөцөх ийм цаг насандаа ирчихжээ. Тэгэхээр хэдүүлээ баг болоод ажиллая гэдэг самлыг тавьсан. Тэгээд тгийн үзээд алдыг би нэг өдрийн альбомоос гарцсан байсан учраас үзээд алд тэгээд ерөнхийлөгчийн сонгуульд төрсөлдсөн. Тэгээд ялаал тэрэндээс хойш ажиллаж байгаа да. За даваачруулын хувьд бага багт нь аавнаас волейбол хичээлүүлэхгүй гэж хэлж исэн гэдэг. Тэгээ өөрөө зөрөөд энэ спортод дурлаад хайрлаад одоо үдий зэрэгтэй Монгол улсын шгшээ багийн ахлагч гэдэг том эрхэм цолыг бас хүртээд явж байгаа. Би бас тэгж сонсч ирсэн. Энэ талаараа суулцаач. Тий. Ер нь яг нөгөө манай гэрийнхэн чинь урлагийн хүмүүс дандаа урлагийн гэр бүл төссөн. Тэгээд яг бидний үед ч юм бол нөгөө нэг бөмбөр хоолоо олж идэх чи яах юм гэдэг тий. Бөмбөр хоолоо олж идэх юм уу гэдэг тийм яг үеийн хүүхдүүд тахгүй бид чинь. Тэгээд бид нар ер нь бол тэгэл багада ингээл янз бүрийн секс дугуулсан ингээл явъя ингээл тэр хүүхдүүд ч тийдээс ч. Тэгээд яг дээрээс нь бас жоохон бие муутай байсан. Тэгээд ерөнхийдөө спортоор димий гэдэг бүр багаас л димий төлөвшөлтэй байц. Тэгэл яалтч үү тэгэл болол дуурлал тэгэл солонгоо гихтэр нийлж байгаа л гоё. Комби зөхөж байгаа л болол гүнзгий гэдэг ангид орсон доо. Солонгоо гişin шанд юм чи тийм шүү дээ. Би нөгөө мэддэг байсан. Та одоо хэд онд төстэй? Би чинь 10 жилийн 2001 онд төгссөн. Тэгэхээр 20 төстэй. Даваа бол тэр үед баг 10 жил орж исэн баг. Ороогүй ч байсан гэж магадгүй. Тэгэхээр бол нэлээд зайтай. Гэхдээ солонгоо гişin дижитийн солонгоо гişin яг нөгөө өөрийнх нь дааж авсан хамгийн гоц ангийнхан хөвгөлтэй. Таны үед спортын одоо волейболын сонгоны анги гэж байдаг юм уу? Тэр давгийн анги сонгоны гэж байдаг. Манай анги чинь болохоор яг нөгөө нэг баг дүүрхтэй чөлөөтэй хамгийн ихний анги байхгүй. Тэгээд волейболын мэрэгжлийн гүнзгий гэдэг тэгээд солонгоо гişүүрээ дааж аваад бүр одоо илүү энгийн ангид ордгоос илүү бие тавины илүү олон цагаар ордог ч юм уу тийм байс. Тэгээд яг бүр тэндэл юм зөртөө. Тэгэл ер нь тэр ангид орсноос хойш тэгэл тэр чигтэл явж энэ да. Тэр үдирчтэй бас яг тэг ангиар ордог гэсэн үг. Бараг л. Ер нь бол яг анги дээр тулгуурлаад тэгэл нэг тэн дээр секцэнд явдаг нэг хүүхдүүдээс ингээл арай сайн хэлэл. За Эрдэнэ Булганы хувьд клубд бас ахт шинэ багтгаа олцсон тийм. Сэтгэлээ олцсон. Саяны шинэ багийн хувьд бол гэрээ айгу сая сүүлд хийгдсэн юм аа. Тэгээд лигээс хойш ерөөхдөө жоохон амралтын байдалтай байж байгаад тэгээд шинэ багтаа гэрээ хийгээд тэгээд ямар тач нэг эхний ээлжинд нөгөө клубээ танилцуулах зорилгоор сая клубуд явсан аваргад нэг багаар бэлтгэл хийж амжаагүй явсан. Тэгэл жоохон амжилттай оролцоод ирсэн. Гэхдээ нөгөө гол зорилго нь ерөөсөө амжилт байгаагүй учраас дажгүй багийнхан дагаа тэгэл танилцаад
дасгалжуулагч тэгэл арын албаныхантайгаа танилцаал нэг тийм сайхан тэмцээн болоод ирсэн. Зөв. За шгшээ бол дээр одоо бэлтгэл сургалт хийгдэж байгаа юу? Одоо шгшээ өдөр бэлтгэл сургууль хийгдэхгүй л юм да. Хийгдэх байгаа. Шгшээ энэ жил олон улсын тэмцээн уралдаанд ямар тэмцээнд оролцохоор байгаа вэ? Шгшээ багийн хувьд энэ жил яг манай ихтэй эмэгтэй шгшээ багийн хамгийн гол оролцох тэмцээн челленж кап байсан. Тэгээд бусад тэмцээнүүд бол харьцангуй цөөхөн байна л да. Яг тэгэхээр энэ нөгөө олимпийн жил учраас тэмцээнүүд их бага гэж шиг байна. Азийн хөлөөлөл албанаас. Гэхдээ яг нэг насны тэмцээнүүд байгаа. Одоо жишээ нь U18, U20 те. Тэгээд челленж кап хамгийн гол нь. Тэгээд манай зүүн бүсийн тэмцээн бол байгаа. Гэхдээ зүүн бүсийн тэмцээн бол зөвхөн эмэгтэй тэмцээн гэж явж байгаа. Тэгэхээр челленж капад бид нар яг оролцоогүй гэхэлэр энэ 23 оны үндэсний дэдлийг бид нөгөө анх удаа жил дамнуулж ийлээ шүү дээ. Тэгэхээр 2 сарын сүүлээр үндсэндээ 1 сарын сүүлээр үндсэндээ тэмцээнд дуусаад тэрнээс хойш клубын улсын янз бүрийн тэмцээнүүд байгаад клуб дээрээ бэлтгэл хийж ирсэн учраас шгшээ баг нөгөө яг заалны хамтын бэлтгэлд ерөөсөөр орч чадаагүй, амжаагүй. Тэгэхээр челленж капд бэлтгэлгүй учраас оролцоод хэрэггүй гэдэг шийдвэрийг холбооноос гаргасан. Тэгэхээр энийг бол яг ганцхан холбоо шийддэг биш. Шгшээ багийн бүрэлдэхүүн гэдэг те. Одоо бобоо жишээ нь өнгөрсөн жил шгшээ баг дээр дасгалжуулагч ажиллаж ирсэн бид нар ийм хамтын шийдвэр гаргадаг. Тухайн бэлтгэлжилт маань ямар байна вэ? Тухайн тэмцээнүүдэд хэн явах вэ? Шгшээ багийн бүрэлдэхүүнийг бол одоо эрэгтэй эмэгтэй баг дээр ойролцоогоор нэг 20 гаруй баг 30-аад хүүхдүүд бүрдүүлсэн байж байгаа. Тэндээсээ яг тухайн тэмцээн дээр хэн явах вэ гэдэг нарийн бодлого гаргаж явахгүй бол одоо өнгөрсөн жилийн шиг бид нар одоо байгаа бүх тэмцээнд орох гэдэг бодлогоор явж болохгүй болчиход байна л да. Яагаад тэгэхээр одоо жишээ нь DJ бол сайн мэдчихэж байгаа. Бид нэр өнгөрсөн жил айгүй олон тэмцээнүүдэд ороод ранка айгүй сайжруулж ирсэн хэрнээ Иранд болсон тэмцээнд оролцоогоос болоод ранк буцаад ажиллаж байгаа. Тэгэхээр бид нэр оролцох тэмцээндээ яаж оролцоод манай ранк яаж өсөх вэ? Эсвэл тэнд оролцсноор ямар тоглоогүй багуудтайгаа тоглох вэ гэдэг тийм стратеги гаргаж явахгүй бол зөвхөн одоо тэмцээнд оролцоо хангаж явах нь бол нэг талдаа санхүүгийн талаасаа нөгөө талдаа тамирчныхаа одоо карьер талаасаа тэгээд шгшээ багийн үзүүлэлт талаасаа гэдэг айгүй олон хүчин зүйлүүд байгаа учраас тэрийг бас харж явмаар юм шиг санагдаад. Эмэгтэй шгшээ багийн хувьд бол одоо 8 сард болох зүүн Азийн зүүн бүсийн тэмцээнд медалийн төлөө тоглоно гэдэг тийм том зорилго тавьсан явж байгаа. Тэгэхээр тэн дээр бол хамаг хүчтэй тавьж байна. За эрэгтэй багийн бэлтгэлжилтийг ч гэсэн бид нар энэ жилд нэгдүгээрт одоо EBC-ийн аль биесны календарчлсан тэмцээн байхгүй байгаа учраас аль нэг өөрсдөө хамгийн ойрхон бүсийн тэмцээнүүдэд оролцох тийм зорилго тавьж байгаа. Гэхдээ одоохондоо бол яг тэр тэмцээнд явна гэж хэлэхэд хэцүү байна. Ер нь бол зүгээр миний яг хувийн харж байгаагаар зүүн Азийн тэмцээнд нэг оролцож үзмээр санагдав. Яг тэгэхээр бэлтгэлжилт тэгээд биеийн өндөртэй тоглох юуны хувьд ч гэсэн манайхтай нэлээд ойрхон байх болов. Нодлон бид нар бол нөгөө Төв Азийн уялуулын холбооны тэмцээнд оролцсон. Тэнд бол бид нар бас маш өндөр амжилттай оролцсон гэж бодож байгаа. Тэгэхээр тийм хэлбэрээр бид нар оролцоогоо энэ жилдээ хангах болов гэж бодож байна. За шгшээ багийн ярил орсных Эрдэнэ булган дээр за шгшээ багд яагаад Эрдэнэ булган гэдэг ахлаар булгаа гэж сурцсан болохоор өөрхөн мэдлэр яриад. Шгшээ багд яагаад дуудагдаагүй вэ? Одоо хүмүүс тэгэл лайвн доор тий Эрдэнэ булган яасан, Эрдэнэ булганыг авч явахгүй байсан гэл тиймдэр байсан. Энэ тал дээр одоо чиний өөрийн бодлоос Өөрийн бодлосод ахих байх тэрэн дээр тэр чинь тэгэл ер нь холбооноос гарч байгаа нөгөө дасгалжуулагчнаас гарч байгаа шийдвэр билгүүдээ тий. Тэгэхээр яг нэг талаараа бол нөгөө тэр чинь 21 онд дуудсан шгшээ баг баха. Одоо өнгөрсөн жил барьсан шгшээ баг бол тэгээд тэрэн дээр чинь би нөгөө нэг төрж таарад тэр лигт оролцоогүй. Тэгэл тэр лигээс л нөгөө дуудсан бүрэлдэхүүн гэж ойлгосон шүү дээ. Тэрнээс бусдаар бол надаас шалтгаалсан зүйл бол байхгүй. Тэгэл хүмүүс шийдэж байгаа байлгуудад хэрэгжтэй. Тийм шгшээ багийн тухайн үеийн нөгөө 21 онд за яг одоо би яг тайлбарлах гээд ахлаа. 21 оны үндсэн дэдлийг чинь нөгөө 2 жил үндсэндээ зохион байгуулагдаагүй байжгаад зохион байгуулагдсан лигийн тэмцээн. Тэгээд 21 онд холбооны удирдлагын шинэ баг гараад ирсэн. Бидний тухайн үед барихыг зорьсон одоо бодлого гэхэлэр яг шигшмэл шгшээ багийг бүрдүүлэе гэж зорьсон. Тэгэхээр яг үндэсний дээдлийг тоглож байгаа хамгийн одоо үндсэндээ манай Монголын уялуулын топ клубүүдээс
тухайн үед одоо бэлтгэлжилтийг тэмцээний үр дүнгээс харж бэлтгэлжилтийг харж байгаа шгшээ баг дуудсан гэсэн юм байна. Тэгэхдээ тэрнээс хойш бол дараагийн лигүүдээс бол тамирчин нэмэгдсэн л дээ. Одоо үндсэндээ эрэгтэй баг 20 гаруй гарсан байгаа бох тий. Яг дуудагдсан байгаа хүмүүс. Эмэгтэй баг дээр ч гэсэн энэ жил миний баг тооцсон баг 30-аад хүүхэд байгаа хаа. 30 тамирчин ба. Тэгэхээр ингээд нөгөө юунуудаа шгшээ баг гэдэг маань нөгөө яг тэмцээнд явж байгаа 14 юм 12 тамирчин биш. Шгшээ багийн бэлтгэлд хамрагдах боломжтой гэдэг үндсэндээ 20-30 хүн байна гэсэн үг байна. Тэгэхээр тэр дотор л одоо булгаа маань орж ирээгүй байна л гэсэн үг болчихж байна. Тэгэхээр одоо ингээд бэлтгэлжилт юмнууд хийгдээд ирэхээр булгагийн шгшээ багт уг нь бол гүйцэтгэх үүрэг бол байгаа л гэж би боддог. Одоо Зөв Азийн тэмцээнд явах боломж бол байгаа тийм үү? Зөв Азийн тэмцээний нэг төвхөд тал нь сая энэ жилийн нөгөө нэг ABC-ийн зохион байгуулалтаас шалтгаалаад нөгөө OBS1 гэдэг юу гэдэг чинь мэдүүлэг авдаг шүү дээ. Тэр хугацааг айгүй богинохон хугацаанд сайн тавьсан. Тэгээ бид нэг шгшээ багийн одоо эмэгтэй баг дээр багийн тасгалжуулагч нартай ярьж байгаа 20 нэр явуулсан байгаа. Тэгэхээр тэрэн дотор бол яг булгын нэр орсон хэсгийг миний хувьд сайн мэддэг байна. Тэр нөгөө тасгалжуулагч нараар шийдвэр гарч явсан байгаа утгаараа. Одоо бид нар 6 сард энэ волейбол фестивалийн дараа ер нь бол шгшээ багийн бэлтгэлд оруулах гэж тооцож байна. Тэгэхээр тэрэн дээр бол хэдийгээр тэмцээнд явахгүй байсан ч байсан гэсэн нэлээд том бүрэлдэхүүнтэй бэлтгэл юм гэсэн үг л. За даваа жаргалын хувьд Монголын үндэсний шгшээ багт олон жил болж байгаа тийм ээ. За одоо энэ удаагийн тоглож байгаа өнгөрсөн жил бид нар за 4 удаа тэмцээнд явлаа. Энэ удаагийн шгшээ багийн онцлог юу байна? Өмнөх шгшээ багуудын одоо ялгаа нь юу байна? Одоо өсөлт дэвжилт одоо бидний тоглодог байхад үед чинь тэр антины тэр дээдлээс үсрээд барьж авдаг тамирчин нэг цөөхөн те нэг 4 5 хүн л байна уу гэхээр одоо хүүхдүүд чинь дуртай нь очиод үсрэл барьж те. Тийм ялгаа онцлогуд ер нь яаж гарч иж харж байна? За би яг 12 13 оноос шгшээ багт тоглосон. Тэгээд тэр үед тоглож исэн тамирчид одоо одоогийн маа шгшээ тоглож байгаа тамирчдын хооронд ялгаас байна л да. Ур чадвар тэгээд тамирчдын одоо нөгөө физически гэж ярьдэн шүү дээ. Бие хүч тэгээд ингээ бусад ур чадрууд угсаал ингээл сайжраад одоо бидний ингээл идэж хэрглэж байгаа юм уунаас те бэлтгэлжлээс бүх юмнаас хамаарат илүү сайн болоо явж байгаа. Дээрээс нь хамгийн том юм бол маа тамирчид шгшээ тоглож байгаа тамирчдын бараг 30% те энэ бол гадагшаа ингээ тоглодог болсон. Солонгос, Азербайджан тэгээд Таиланд гэдэг юм уу те. Одоо ингээд Дубай айгүй олон газар тоглоод энэ олон орны тамирчидтай гар зөрүүлээд үзсэн. Тийм. Тэр бол айгүй нөгөө нэг ингээд бусад улсаар яг шгшээгээр очиод тоглоход арай илүү төхөн байгаад байгаа. Тэмцээн уралдаанд ингээд өнгөрсөн жил бид чинь 4 билүү 5 билүү тэмцээнд орсон. 4 тэмцээнд. Тэнгүүд эхний тэмцээнд ороод дараагийн тэмцээнд ороход ядаж нөгөө багуудаа ингээд мэддэг болсон те. Энэ эднийх угаасаа ийм тактаар тоглолт. Тэгэхээр бид нар ингэж тоглоно гэдэг юм ингээд тэмцээнд оролцох тусмаа илүү туршлагатай болоод нөгөө багуудынхаа алдааг нь бүр мэддэг болсон ч юм уу те. Яаж тоглох арга олцсон байдаг. Өнгөрсөн жил Таиландыг хожиход бид нар яг Таиландтай зориулаад бэлтгэл хийж явах те. Тэнгүүд тэрэн дээр хангал тэр жил Таиландын лиг тоглолцсон байсан болохоор ер нь Таиландын болол иймэрхүү ингээд хим маягаар ингээд явж ийна гэдгийг аюулсаа мэдчихэ. Тэр бол бидэрт амар том давуу тал болж байгаа. Эргээгээд Солонгостой тоглоход баяр сайхан Солонгосын лигт тоглодог болохоор ер нь Солонгос тамирчид юм байдаг. Бид нар ингэж тоглох зүгээр гэдэг юм дээ. Ингээд тал талаасаа ингээд ярилцаад бүр илүү юм сайн амжилт гаргах тэр үндэс болж юм л дээ. Тэгээд бид нар Киргизд очиж тоглоход ер нь бол тэртлийн зөвхөн бололыг бид нар мэддэг болсон. Яаж тоглох вэ гэж арга болсон. Тэгээд тоглоход асуудалгүй байхгүй. Тийм тэр одоо ялгаа гэдэг юм уу тэр ингээд илүү ингээд олон газар руу тоглож маа тамирчдын ингээд одоо ур чадвар нь ахих тусмаа бид нар ингээд өөр улс орны тамирчдтай тоглоход илүү түрхэн ойрхон болоод байна л да. Туршлага их сууж байгаа гэсэн үг тийм. Туршлага. Тэмцээн чи өөрөө нөгөө бэлтгэлийн бас хамгийн гол хэсэг. Өнөөдрийн жил бас олон тэмцээнд бид нар одоо зарим талаараа одоо хүч тарамдж гэдэг тийм гэж оролцсон нэг зорилго бас тэр байсан.
Хоёрдугаарт бас зарим талаараа жишээ багийнхнаасаа бас холбооны зүгээс бас уучлалт өгөх хэрэгтэй. Эслүүд болгон янз байсан. Очоод явах замдаа айгүй олон одоо саад дотроодтай тулж ийсэн. Транзит нислэгүүд. Тэгээд нөгөө 20 орчим хүнийг нэг нислэгт явуулна гэдэг чинь төгссөн байгаа нислэгийн захиалга тий. Нийтрийг гэдэгч айгүй төгтөлтэй юм л. Тэгэхээр тиймэрхүү юмнууд төр ч гэсэн адилхан болоод манай шгшээ баг аль их шгшээ баг хэрэгтэй эмхтэй шгшээ баг бол бас хүндрэлтэй юмнууд зөндөө үтсэн л дээ. Тэгэхээр тэрийг бол нарийн төлөвлөж эртнээс юмнуудад яахгүй бол за 2 3 хүний аялал биш байхгүй. Тэгээд 2 3 хүний зүгээр аялж байгаа аялал биш. Энд нөгөө очоод тэмцээнд орох бэлтгэлжилтэн хэвэр хадгалагдаж очих хэвээр байтал замдаа ядраад очих гэдэг чинь аюу аюултай юм л дээ. Тэгэхээр энийг нэг цогц менежмент хийхгүй бол бас төвхтэй юм лээ. Тэгээд ер нь бол зарим үед бол заавал оролцоо хангах гэж ингэж өмөрөж чичгээс илүү яг бодлохоор л явах хэрэгтэй. Байна гэж миний хувьд зүгээр өнгөрсөн жилийн туршлага бол холбооны одоо удирдлагын зүгээс оруулсан туршлага тиймэрхүү юм бий. Миний хувьд бол оролцоо л явж байгаа. Олон тэмцээнд туршлагажаад тийм туршлагатай болно. Тамшигтай ур чадвар ч гэсэн өөр. Челленжид оролцсон бол яг энэ жил одоо юу гэдэг ганц нөгөө нэг натур мэд гэдэг юм уу тэ ингээ клубэд тэмцээн ингээ давслаа л да. Гэтэл шгшээ баг өргөн бүрэлдэхүүнтэй байгаа бусад хүмүүсийн тийш явж болохгүй. Тэр хүмүүс эргээд дахиад шгшээ баг дахиад тэмцээнд ороход тэр хүмүүс туршлагатай болцсон. Нөгөө хэд бол угаасаа л байх ш. Тэгэхээр илүү хүчтэй болно. Заримд явж үзээгүй одоо юу гэдэг явж үзээгүй гэдэг юм уу юу гэдэг жигшээгийн бүрэлдэхүүнд байж тэмцээнд яваагүй ингээд үлддэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүст боломж олдож байгаа хэрэг. Тэд нар тоглоод дараагийн одоо нөгөө нэг юм дараагийн тамирчин болох юу нь бол гэсэн миний харал. Тэгээд олон тэмцээнд орох тусмал бид нар сүултээ яаж явах вэ? Бүх юмнуудаа мэддэг болсон. Яаж амарх вэ? Хаана гэдэг ингээд өөрсдөө тэн дээр менеж хийгээд явчих хэмжээний чадртай болчих юм л та. Тэг яг энэ жилийн челленж кап эрхлээд челленж капыг ялангуяа болох болсон шалтгаан өнгөрсөн жил бид нэг Бахрейнд очиж тоглосон шүү дээ. Тэгэхээр энэ жил бол Австрал тоглох болов гэж найдаж ирсэн. Бахрейнд Австралийн аль нэгэн дээр to be discussed гэдэг статустай айгу удсан баг. Тэгээд Бахрейнд дахиад болцохоор нь модлон жилийн Бахрейнаас ирсэн тамирчдын нийтлэг сэтгэл таарав байсан. Хоёрдугаар маш өндөр зардалтай, хол нислэгтэй, connection flight-ууд дандаа үнэтэй нислэгтэй. Тийм байсан учраас за ийм эрсдэл гаргаад ийм бэлтгэлжилттэйгээр оролцох нь дэмий юм байна гэдэг шийдвэрийг гаргасан гэсэн. Тэгэхээр яг нь ер нь бол тэмцээнд оролцох нь гэж хэлж байгаа зүйл л дөө. Гэхдээ ямар тэмцээнд яаж хэрхэн оролцох вэ гэдгийг л яг бодлого байх хэрэгтэй юм гэж байна зүгээс үзэж байгаа гэсэн. Мэдээж яг тэмцээн болгон чинь өөр зардлууд гарна. Очоод зардлыг байлж гисэн зохион байгуулалтын зардлууд нөгөөрөөр гардаг гэдэг утгаараа ийм тэмцээнд ийм санхүүгийн эрсдэл үүсгэж явах уугүй гэдэг дээр л хэмжил барьсан гэсэн. Түрүүний нөгөө нэг бабагийн асууснаар шгшээ багийн одоо зардлыг яаж шийддэг холбооны зүгээс бол одоо чинь зарим нэг холбоо шиг те олон улсын холбоо, Азийн холбоо гэдэг юм уу эсвэл одоо үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүнд одоо ордгоо улсаас мөнгө авдаг. Тэгэхээр 100% яг холбоо өөрсдөө шгшээ баг гэдэг юм уу босод бүх үйл ажиллагаа одоо санхүүжүүлдэг учраас тэрэн дээр бол санхүүгийн одоо хизээч одоо дуусахгүй гэдэг юм уу тийм их усвтэй биш л те. Тэгэхээр тэрэн дээр бид нар аль болох одоо санхүүгийн их усврийг зүй зохистой бий болох хамгийн үр дүнтэй байдлаар ажиллах гэдэг л юу явж байгаа гэсэн үг байна. Би ингээд энийг ингээд хэлийгээд амар удаан бодоо явлаа. Сайн өнгөрсөн жил би ингээд камер ажиллаж байгаа. Өнгөрсөн жил манай лиг болоод All-Star боллоо. За араас нь ингээ финалийн тоглолтууд боллоо. Тэ. Зөндөө олон ингээ хүмүүс ингээ ирлээ, ингээ үзлээ. Тэн дээр надад нэг айгүй онцгой санагдсан юм нь за таньдаг хүмүүс болиулчид манай болиулынхан зарим тасгалжуулагч энэ ч юм уу. Надад TikTok өгч гэдэг юм. Тэгээ зарим нь бүр ууралж юм. Яахаа надад TikTok өгдөг юм гэдэг ч юм уу. Тийм ингээд аим хандлага гарсан байхгүй. Тэгээд одоо ялангуяа манай болиулчид өөрсдөө айл ингээд нэг сарын өмнөөс ч юм уу early bird гаргаад тикетэн зарлаад ингэсэн байхад авахгүй явж яваад тулаад нэг өдрийн өмнө надад
Тэгээ энэ бол юу гэдэг бол баг Монголд л бэлтгэл. Дахаа, найзаа. Тэ илүү. Тэ. Энэ чинь ер нь бол болохгүй байхгүй би бол тэгж бодож байна. Энэ дээр ингээд маа даа ялангуяа болиулчд өөрсдөө энэ дээр такс аваад тэмцээний үздэг. Тэгээд Оосторыг үздэг. Одоо юу гэдэг нөө тэр тэмцээнд тоглож байгаад Оостор шалгараагүй тамирчин байж болно шүү дээ, тийм зөндөө тамирчин. Тэдэрэн ч гэсэн үзмээр байгаа бол юу гэдэг би тэр тамирчдыг гэж хэлээгүй шүү. Ер нь тиймэр байгаа бол тэр хүмүүс нь такс аваад үздэг те. Ингээд одоо нэг гэлтгүй ингэжиж бид нар болиол руугаа ийм одоо юу гэдэг том ийм одоо хөрөнгө оруулалтын цаашаа тийм болохгүй зүгээр нэг би ингээ хэлийгээд амар да бодож авсан юм аа. Зүг ер нь бол талх зарж байгаа найзтай туслах гэвэл талхын үнээр нь лав гэдэг шиг л байхгүй тий. Тэр чинь одоо дижиг найзууд нь хамгийн мундаг бол ч ингэж бодож байгаа бол дижигийн тэмцээнийг төлбөр үзнэ гэдэг чинь нэр төрийг тэр талаасаа бол гоё юм. Тийм соёл руу хэвдэл явах хэрэгтэй. Одоо шүүмж хэлий гэсэн бодож ирсэн юмудаа хамаагүй хэлээд чөлөөтэй гоё. Тийм шүү дээ. Тэгвэл бол одоо ямар ч тийм албан тушаалаа юу байхгүй. Тэгээд юу тий одоо ингээд би зангиг авчих. Тэгэж жижиг ойлгохгүй болвол би ингээд юу гэдэг Хуампанд ирэлтэл тэгээд бас болохгүй байхгүй тий. Тэгээд ингээд одоо ингээд сайхан нэг тандаа л хэлчихээ тэгээд сайхан маахан өөртөө ингээд гоё яадаг байгаа чи. Тэгээ энэ одоо подкаст яг зорилго нь бас одоо ингээд цаашдаа эмчнээс хөө оруулна, фитнесээс хөө оруулна, волейбол сонирхдаг холны танил хүмүүс одоо баяр авчих тийм ээ. Яаж болно гэл ингээд шүүгчнээс оруулъя. Өмнөх нарийн бичгийн даргууд, өмнөх ерөнхийлөгчнөр тийм хүмүүсийн бодлыг сонсъё. Яг нэг юм волейболын иргэдээр одоо яг нэг юм мэдээлэлүүд бас дутмаг байгаа юм болов энэ талаар ярилцах гэдэг ойлгохоор бас тий яг зүйлүүд явах гэж бодлоо. Тий би бас бабаг нөгөө тухайн үед Facebook дээр подкастинг, волейболын подкастинг гэдэг нэг пост хийсэн юм. Тэгээ би яг ер нь подкаст хийн гэдэг зорилго бол нэлийн дээрс байсан. Яг тэгэхээр яг ийм ярианууд бид нарт аягүй хэрэгтэй байх манай спортод. Бид нар хаана юу болоод байгааг сайн мэдэхгүй те. Холбооны одоо албан ёсны пэйж юмнуудаар бол бид нар дандаа л албан ёсны мэдээлэлүүд явуулдаг байгаа. Гэхдээ нөгөө нэг спорт дотор байж байгаа энэ том гэр бүл дотор байгаа алдаа оноо юу байна, бие биенээ шүүмжлэх нь юу байна, зааварчлах нь юу байна. За аягүй олон төрлийн ийм одоо юу гэдэг хүний харилцааны төвшний юмнууд орхигдоод байсан учраас хий гэж бодол явуулсан. Тэгээ яг нөгөө манай Улаалын залуучууд холбооны ОГ шүү дээ. ОГ аягүй нэг ийм маркетинг юу сайтай учраас би ОГ-д бас энэ подкаст хийх саналыг тавьсан. Яг тухайд болоогүй. Тэгээ яг тэр постн дээр чинь би нөгөө чамаа гэж мэдхгүйгээр подкаст хийх гэж байгаа бол хамтарч холбооны зүгээс хамтарч ажиллаж болно шүү гэдэг санал тавьж ийсэн. Тэгсэн чинь би бодоо байна гэдэг. Тэгэхээр яг энэ юг санаачлаа гаргаж байгаа. хамтарч байгаа юм уу? Яг тэгээд одоо волейболч одоо тэр чигтэл хамтарч шүү дээ. яг үнэ. Тэгэхээр яг энэ санаачлаа гаргаад ингээд эхлүүлж байгаад бас талархаж байна. Тэгэхээр энийг бол одоо аль болох өргөн хүрээтэй манай хөлөлчд чинь ярих юм ихтэй, оролцогч ихтэй. Тэгэхээр үзэгч ихтэй тийм. Тэгэхээр гоё мэдээллүүдийг өгч хэрэгтэй. Холбооны зүгээс одоо өгөх шаардлагатай бол миний зүгээс бол бүрэн нээлттэй. Манай холбооны ч гэсэн бүрэн нээлттэй. Булгаад би зөв team case тулгарч ирсэн үү? Ямар? Миний өмнө ярьсан юм гэдэг. Үгүй маа найзад та хаач тийм байхгүй. Өстой юм Монгол Гэхдээ байдаг шүү. Одоо тийм нэр зэрэгтэй асууж хэлдэг хүмүүс болоод гэл. Яг урилга өгөх хүмүүс мэдээж байна шүү дээ. Гавьяатууд байна, одоо спонсорууд байна. За мэдээж одоо волейбол зэтгэлтэй гэхдээ одоо ингээд мөнгөө бариад ирдгүү ч гэсэн энэ тэнд туслаад явдаг те нэг ажил бүтээхэд холбооны төлөө ингээд явждаг. Тийм хүмүүс бол мэдээж урилга өгөх юм байна. Бид нар ч гэсэн одоо багуудынхаа эзэдүүдэд багийн спонсоруудад ч гэсэн аль болох урилгыг олон тоогоор өгөх хүсдэг. Гэхдээ дижигийн яг хэлж байгаа шиг зовлон байдаг. Тэгэхээр одоо бид нэг бизнес агуулгаар хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгэхээр степ аренач гэдэг юм уу, UG аренач гэдэг юм уу. Бид нар маань одоо хамтарсан үйл ажиллагаараа ашигтай ажиллаж байгаа компаниудад ажиллаж байгаа үед бид нар 200-300 суудлыг ингээд урилга болгоно гэхэд аюу хэцүү байна. Тэгэхээр тэр хамтрал дээр төвөгтэй биш байдлаар зохион байгуулах гэж аль болох хичээж байгаа. Нөгөө одоо манай юуны хамтарч байгаа талууд маань ч гэсэн нэг аль болох л одоо спортын холбоо спортыг түгээн дэлгэрүүлэх нь бас их чухал
одоо зорилго байдаг гэдгийг ойлгож бас ханддаг. Тэгэхээр бол тэгээд цаашдаа одоо энэ яриаг чи сонссон найзууд чинь гайг болох байхаа. За булаа. Тэгээд зүг санаа байлаа. Булаа Улаанбаатар Phoenix багаас аль бис сургагдсан уу? Тийм ер нь гэхдээ эхнээсээ албаас юм байхгүй л гэсэн юм л дээ. Гэрэг үйсэн. Гэрээгүй. Яг Улаанбаатар клуб чинь манай найз анх байгуулсан юм аа. Тэгээд одоо нөгөө нэг яг мөрөөдөл байхдаа л надад хэлжсэн байхгүй юу. Тэгэнгүүт нь яг хөтэ миний найзын бас мөрөөдөл тэгэл цаана бас давхар хүмүүсийн мөрөөдөл явж байгаа юм чинь бол хамгийн анхныхын тамирчин болоод тэр хүмүүс ч гэсэн нөгөө нэг зүгээр огт ингээд зүгээр хоос мөрөөдөл хахад хин ч орж ирэхгүй шүү дээ тий. Тэгээ би ямар тач анхныхын тамирчин болоод зүгээр ингээд амаараа ярилцаал би бинд нэг юм итгэл маягаар тоглоал. Тэгээ Улаанбаатар клуб чинь Улаанбаатар Phoenix болоод тэгээд нэг 2 жил ямар тач нэг бүрэлдэхүүн нь бол нэг Улаанбаатар клуб хоёр тусдаа хоёр өөр клуб үү? Тэгээ одоо бол тусдаа шүү дээ. Анх Улаанбаатар клуб байжгаад тэгээд дараа жилээс нь нөгөө нэг одоо дээдлийн баг тэгээд сургалт гээд хоёр хуваагдаад тэгээ Улаанбаатар клуб нь бол одоо сургалтын үйл ажиллагаагаа явуулаад тэгээ Улаанбаатар Phoenix гэх баг нь бол дээдлийгт байна. Одоо тэгээд Улаанбаатар Phoenix багаас интернет клубын аль басны тамирчин болоод тэгээ интернет гоё гээд клубтэй сая интернет тамирчин анхны болиул гэсэн Болиулын спорт интернет гэдэг нэртэй байсан. Тэгэхээр одоо миний интернетийн агуулгын сургалт тэмцээн гэж ярих байсан байгаа одоо тийм ээ. Тэгж ялаад байгаа шүү дээ. Аха. Тэгээд Бид нэр хэрвээ волейбол гэж нэрээ солиог байсан бол гэсэн юм гэсэн. Улаанбаатар Phoenix багаас гарсан шалтгаан нь юу юм бэ? Яг уу бас нөгөө яг тийм албан юм байхгүй зүгээр л ингээд амаараа ярилцаал за яг уу би ингээд 3 жил бол ингээд цэцгээд өгж болно гэл тэгэж хэлээл орцсон. Тэгээ яг ингээд цагаад хаач нөгөө нэг ямар ч албан юм байхгүй болохоор чинь хин хинээсээ ямар ч юм хүсэх шаардлагагүй болоод юм ирэхгүй ч болоод иртгэл юм билээ. Пэйж хуудсан дээр бас постэр оруулаад за асуух асуултуудаа бичээрэй үлдээгээрэй гэсэн. Энэ дунд олон асуултууд орж ирсэн л дээ. За энэ дээр ялангуяа за яаж клубын тамирчин болох вэ? За жишээ нь одоо Хасан Байснаас клубт орохын тулд за шаардлага нь ямар байдаг вэ? Таныг бол яаж юу клубын тамирчин болох вэ? Юу гэдэг яг манайх бол юу гэдэг амар шаардлага ингээд тавиад ч юм уу тийм юм бол байхгүй. Ер нь бол зүгээр бидний одоо ингээд одоо хүртэл ингээд явж исэн зарчим одоо зам болвол маа Солонгоо Хөш Баатраг хоёр ерөнхийдөө хүүхдүүдэд багаас нь бэлдээд тэр хүүхдүүдэд бид нар ингээд юм олон тэмцээнд ингэж орж явсаар байгаад ер нь манай багийн тамирчид ингээд дандаа дооросоо л гарч ирсэн. Бид нар яг тийм л юм системээр явж байгаа. Тэрнээс биш лендиндээс одоо хүүхдүүдэд аваад ч юм уу одоо ингээд нэг авдаг шүү дээ тамирчдыг тийгэж бол ер нь бол яваагүй. Ер нь бол ингээл өөртөө тамирчтайгаа бэлдээл ингээл явж байгаа. Тэгэхээр нэг тийм шаардлага амар хангаад ч юм уу үнэхээр таалагдаад окей сэтгэл зүрхэнд байгаа тоглоё гэж өгөнд бол тэгэл нийлхтэй одоо танаа бэлтгэлд одоо үзэж байгаа олон хүүхэд байгаа. Хүүхдүүдээс за танаа багт очиж шалгуулъя. Танаа багт орох хүсэлтэй байна гэх юм бол бэлтгэлд нь хамаагдах боломжтой. боломжтой. Монголын волейбол холбооны хурал одоо яг ямар хүмүүс оролцож, ямар хүмүүс тэнд саналаа өгч тэр хурал нээлттэй болдог. Өдөр төсвөлийн тэргүүлэгч бол одоо чуулганд оролцох хэрэгтэй субъект биш л те. Дөрмөрөө бол салбар холбоодын санал эрхтэй оролцож байгаа. 21 аймгийн волейбол холбоо гэсэн үг. 21 аймгийн волейбол холбоо, нэмэх нь 9 дүүргийн волейбол холбоо. Тэгээд клубүүд. Тэгэхээр манай одоо жишээ нь зарим аймгийн холбоодод бол үйл ажиллагаа муутай байна. Зарим нь бол чуулгана хийгээгүй байна. Зарим нь тэргүүнээ сонгоогүй, нарийн бичгэн хин мэддэхгүй, тэргүүлэгчд мэддэхгүйс холбоодод байна. Салбар холбоодод. Зарим дүүргүүд төр тийм байна. Тэгэхээр энэ асуудлуудыг зэгцлэх гээд одоо бид миний хувьд нөгөө олимпийн циклтэй энэ чуулганыг дахиад хийх ёстой гэдэг энэ жил чуулганд төлөвлөсөн байж байгаа. Гэтэл яг нөгөө нэг мандаттай оролцох энэ салбар холбоодуудын үйл ажиллагаа маань юм эрээр ороо байгаа байхгүй. Зарим нь сайн байна, зарим нь үнэхээр сайн ажиллаж байна. Тэгээ одоо чинь хинтээ холбоо бол маш сайн ажиллаж байгаа. Гэтэл тийм биш холбоодууд байхлаар тэд нартай нөгөө хурлаа хийгээгүй тухайн аймаг орнуудтай
одоо аймгийнхаа аврагыг зохион байгуулдаг ч юм уу хин хаана хизээ тамганы хинд явж байгааг мэддэхгүй байгаа зарим холбоотууд дээр чуулганд оролцох мандат өгөх гэхлээр айгүй төвөгтэй болчиход байгаа. Тэгэхээр яг одоо ийм 7 сарын 1-ний дотор чуулганаа хийгээч, хурлаа хийгээг бол хурлаа хийгээд тэргүүнээ сонгоод эрүүл хэчээ гэдэг бид нараас албан бичиг өгөөд юмнуудтай ажиллаж байна л да. Хэрвээ тэд нар маань цэцэрчих юм бол бид нар энэ намартаа чуулганаа хийчмээр байгаа байхгүй. Зөв. Одоо энэ за хэрвээ за улирал холбооны хурал боллоо гэхэд энд одоо яг ямар хүмүүс дэвших юм бэ? Одоо үргэлжлүүлээд дэвших өөрөө. Яг үндсэн холбооны үндсэн дүрмийн дагуу бол төрөүний хүмүүс тий одоо жишээ нь аймгийн тэргүүнүүд тэгээд клуб эзэдүүд за тэгээд өдөр төсвөлийн тэргүүлэгчд дэвших боломжтой. Тэгэхээр яг бол боломж гаднаас бол байхгүй гэсэн үг. Би бол боломжтой л да. Би өөрөө нөгөө ерхийлэгчээр ажиллаж байгаа учраас. Гэхдээ 21 онд намайг сонгуульд өрсөлддөг жил бол 4 дийн залт байгааг байхгүй. Гаднаас өрсөлдөх боломжтой 4 залттай байсан. Тэгээд тэр чуулганы яг одоо ерхийлэгчийн сонгуулиас өмнөх хэсэгт нь дөрмийн асуудлуудыг чуулганаараа хилцээд яг ийм хаалттай заалт оруулсан гэсэн үг. Тэгэхээр бол одоо миний хувьд бол юу гэж бодож байгаа гэхэлэр би бол бас нэг шудраг өрсөлдөөнд орохыг хүсэж штэ тий. Тэгэхээр аль болох олон хүн өрсөлдөөсөө тэдээс яг үндсэндээ яг бодлого мөрийн хөтөлбөр гэдэг юм уу тэр юмараа өрсөлдөж энэ том гэр бүлийг одоо дараагийн өдөрт хүн сонгогдох хэрэгтэй байхгүй. Түүнээс биш одоо хаалттай юм чи энэ хаалттай хүрээндээ л хүмүүсээ нэрийг дэвшихгүй гэдэг тийм сонгуул бол хийгээд ирэхгүй л дээ. Хэрвээ энэ түрүүний нөгөө 7 сарын 1-ний дотор тэргүүнүүдээ сонгоод гээд байгаа шалтгаан маань үндсэндээ тэр гэсэн. Хин яг тэр өрсөлдөх боломжтой субъект юм бэ гэдгийг тодорхойлох нэг. Хоёрдугаарт клубүүдийн эзэдүүд маань бас өрсөлдөх боломжтой. Гуравдугаарт тэргүүлэгчд маань. Тэгэхээр тэргүүлэгч рүү энэ жил би хүмүүсийг ингээд аль болох оруулж ирэхийг хүсэж байгаа шалтгаан бас тэр байхгүй. Олон нэр дэвших боломжтой субъектүүдийг л бий болгох гэдэг нь санаагүй юу гэдэг бол асар одоо хүндэл санагдаж байгаа юм л да. Зөв. За окей. За одоо жоохон entertainment асуулт асууна. За тэгвэл DJ-гээс Цэрэнбаатар гэрээ дуусруулаад багаас гарсан уу? Эсвэл яг ямар үйл явдал болоод багасаа та хоёр тийм олон жилийн амжилт одоо Монголд баг авчиж байгаа мэдэл байхгүй шүү дээ. Бухар турны Сүдгадли тийм. Яг нь тэгж манай 14 оноос хойш тулсан. Тэгээд яг гарах усан шалтгаан гэх юм бол нөгөө одоо одоогийн натур мэд ноён клуб ингээд мэрэгж ингээд сэрэх гэж байна. Тэгээд нөгөө клуб ингээд систем рүү ингээд ороод өмнө нь болохоор бүр өмнө нь болохоор ноён клуб байсан л та. Тий. Одоо 13 оноос хойш лөө. 13 оноос өмнө гэсэн үг шүү дээ. ер нь баг анхны баг bod байх шүү. Тий. Тийм баг. Түүхтэй. Баг 95 оноос шүүж баг анхны лигээс шүүсэн гэж. Би ч 7 онд ноёнгоос лигт орчихсон юм чи. Хиппер гэж шүү дээ. Яа биш. 9 оноос. Өстөр байсан чи. Ахлалт орчихсон чи. Тэгээд 19 он тэгээд лиг дуусны дараагаас 19 оны лиг бид төрүүлжээ. Тэгээд дараа ерөнхийдөө л яг энэ асуудал яригдсан ингээд Тамирын ах ч гэсэн нөгөө маань өдөрлөг тухайн өдөрлөгтэй халтан сүгэх. Тэгээд Батрав шүтэртэй тэгээд ер нь ингээд нөгөө ноёнгээ ингээд буцаад эргээд ингээд сэргийгч байна. Тэгээд ингээд цааш нэг клуб бизнестэй ингээд бариад өгнө гэдэг ийм ерөн шалтгаанаар л багасаа бол гарсан. Тэрнээс шүүгдэг нэг тийм тэрнээс өөр намроо нэг шалтгаан бол байхгүй. Тэгээд одоо бас амжилттай явж байгаа клуб хамгийн Монголын бодлол холбооны одоо хүчтэй өрсөлдөгч нарын нэг бодлол одоо ингээд явж байна. За пэйж хуудсан дээр бас маш олон асуултууд ирсэн. За тэрний бүр маш олон асуулт нэг зэрэг асуулт ирсэн. За яаж өндөр болох вэ гэсэн асуулт байна. За энэ талаар бит дөрв бол ярилцахгүй. За дараагийн дугаар дээр яг энэ талаар хөвчээс суулгаад тий. За эмчээ тий. За эмчдэг за хэдээс хэдэн насны дээр энэ өсөлтийн дэмжих хэрэгтэй юм бэ? Юу хэрэглэхүүл зүгээр вэ? За миний зөвлөгөө бол өдөр сайн унтал гэж зөвлөгөө өгмөр. Өдөр унтахаар нь өсөлтийн гормон хэл гардаг байхгүй.
Одоо сая тэмцээнд оролцсон тий шинэ багтаа. Өмнө нь бас Улаанбаатар Феникс багт тоглож байхдаа яг чухал тоглолтод одоо удахгүй ялангуяа миний хөлөөлийн улсын авар болох чинь тэдгээр тамирчдад одоо тэдгээр хүүхдүүд тий яг тоглолтынхаа өмнө сэтгэл зүгөө яаж бэлдээрэй гэж зөвлөх вэ? Шууд ингээд миний сэтгэл зүй гэжсэн аа ингээд нөгөө хүмүүс зөвлөх болчиход штэ. Тэгэхээр эхний ээлжинд миний хувьд л зүгээр халаалтыг л амар сайн хийх нь чухал гэж санагдаад тийм аа. Ингээд хангалттай сонголт хийгээд ер нь ихтэй юм байгууллагын тэмцээн шануу, сургуулийн тэмцээн шануу халаалтыг бүр яг адилхан хийх гэж хичээдэг би. Би ингээд амар сайн халаачих юм бол зүгээр ингээд яг хийх ёстой юм хийж чаддаг гэх юм уу. Тэг ингээд жоохон дутуу алчих юм бол яг нэг тийм дутуу мэдрэмжтэй орчих гээд байдаг байхгүй тоглолтод. Тэгээ нэг халаалт амар чухал санагдаад идэв. Сонголтын дасгал тэгээд дараа нь халаалтууд. Тэрнээс ч нэг ингээд хөгжим сонсоод ингээд өөрийгөө жоохон тусгаарлаж байраад тэгэж ингэж дотгошоогоо төвлөрдгүү. Тэгээд хүү яг ингээд халаалтаар л ингээд өөрийгөө бэлтжиждэг гэх юм. Тэгээд за эхлээд даваач харуулын энэ асуултыг дахиад асууч. Дараа нь би өөрийнхөө бодлыг бас хуваалцсан. Болгогийн хувьд саяны одоогийн хийдэг юм чинь бүр багаас л тийм байсан гэсэн үг үү? Халаалт уу? Тийм. Одоо яг сэтгэл зүгөө бэлддэг. Тийм, ер нь бол тийм. Тэгээд нөө бэртэл авчингууд тэрний дараа бүр нөө халаалт амар чухлыг мэдээд ирэнгүүт тэгээд бэртснээс хойш бол бүр зүгээр суулгацсан. Байгууллагын тэмцээнд орсон ч гэсэн амар ялгаагүй хүмүүс ингээд амар сүртэй хүлээж аваад байдаг байхгүй тэрийг зүгээр нэг байгууллагын тэмцээнд бараг орж иж ингээд сүртэй би ялгаалаад тэгээд би яг зүгээр ингээд нууцаар хийхийг л хичээж байгаа юм л та. Гэтэ нэг жоон тэгэж хүлээж авах гээд байдیں۔ Тэгээд тэр ер нь хамгийн чухал шүү. Ялангуяа байгууллагын тэмцээнд орохдоо бие сайн халаахгүй чинь бэртэл гимтэл гэж бид ч хамгийн амар байна. Тэр чинь бол байгууллагын тэмцээнд бэртдэггүй гэж юм байхгүй шүү дээ тийм нэг дутуу байна гэсэн юм байна. Тамирч чинь ямар ч тэмцээнд орж исэн гэсэн бие нөгөө бүрэн дайчилж тоглодог учраас тэр айгүй аюултай. Сэтгэл зүй гэж бас амар том сэдв байна. Энийг тусад нь бас ижиг өвч авчиж суулгаж байгаа бас урлагийн юм болохоор хөгжим сонсдог. Тэгээд янз бүрээ яг ямар тоглолт гэдгээс шалтгаалаад ер нь жоо өөр байдаг. Тэгэл тухайн үеийн нөгөө ер нь бол жоохон тайван тэгээд яг нөгөө түрүүний булгагийн хэлдэг шиг ингээд нөгөө стандарт хийх ёстой юмнуудаа ингээд ихний хэлцнийг зөв хийх гэж боддог. Энэ бол тий халаалт. Тэгээд нөгөө багийнхантайгаа нэг юм хөөрхөө нэг жоо хөгжилтэй ч юм уу тийм үед ч тий тэр үед байна. Багийнхантайгаа нэг гой дуу муу сонсоод тий ийм онгол зангал ч гэм амар тиймэрхүү ингээд ийм зөв юм юмнууд байх юм бол ер нь гайгүй тэгээд жоохон юм ч юм уу тийм байх юм бол бас жоохон эвгүй л байдаг. Би бол багийнхандаа ингэж зөвлөдөг. За 5 маазралтын 5 минут эхэллээ гэх. За тэгээ саахан хоорондоо тий тоглолтын өмнө тоглолтоо бодохгүй. За дараа нь дахиад 5 минутыг чимээг болоод өөртөө төвлөрөөд дотроо одоо би ороод төсөөлөн бодно гэсэн үг л дээ. За ингэж ийм хаалт гарч ирлээ би энэ талаар ингэж соглоо. За хаалтаа би ингэж тавьж хаалтнаас ингэж гар сууж ийн гэдэг. Яг ингэ төсөөлөд үзчих юм бол ороод тэмцээндээ ороод дахиад тэрийг хийхдээ хийж үзсэн юм а хийх гэдэг байгаа байхгүй. Одоо бэлтгэлээс илүү нөө төсөөлөн бодох бэлтгэл гэсэн үг л дээ. Тэгж төвлөр гэж би загтаа тэгээ багтаа юм 10 минутыг ингээ 5-5 хуваагаад тэгээд тэрний дараа нэг гоё ом ихсэн одоо тийм нэг гоё дуунууд байдаг шүү дээ. Тийм дуу сонсоол. Тэгэл орилол ороход чи бас дотроо байсан бүх юм гаргаал гарна шүү дээ. Зөв. Би яаж халддаг вэ гэхээр ер нь яг нөгөө нэг айгүй нэг тийм юу гэдэг шүү дээ. Манай спортын ер нь яг залуучуудын донд волейбол тоглох гэж байгаа юм чинь сакс тоглох хаалчи гэдэг. Тэр хамгийн буруу юм шиг санагддаг юм. Сакс тоглож байгаа дахилынхан жимсэг тасалцаа айгүй олон залуучууд байдаг. Ялангуяа одоо чинь манай үеийнхэн тий. Тэгэхээр бол байна. Одоо манай нэг найз саяхан тасалсан байна. Тэгэхээр яг волейбол спортын хамгийн чухал юм тэгээд бусад спорттой харьцуулахад айгүй чухал юм юу гэхээр бэлтгэлийн өмнө дараа заавал сонголт хийдэг. Тэрийг л одоо бүх зааланд хичээлж байгаа юм уу? Ямар нэгэн байдлаар спорт хийж байгаа хүмүүс хийгээд сурчаасаа гэж би боддог байхгүй. Бид нар бол багасаа яг нэг волейболын бэлтгэл хийжсэн болохоор за сунгах гэл тэгдэг. Тоглож дуусаад бөмбөг бариарай. За
халаа юугаа гэрээ сонголттой гэрээ гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр ер нь олоолын тамирчид нэлийн тийм бие сайн сунгаад сурцсан байдаг. Тэр бас их манай спортын бас их давуу тал болд юм болоо гэж боддتي. Тий, яаж сунгахаа өөрсдөө энэ сонголт надад их нөлөөлдөг гэдэг сонголтод олцсон байдаг тийм. За тэгээд одоо ер нь ойрын хугацаанд Монголд олон улсын тэмцээн уралдаан болох уу? Энэ жилдээ бол олон улсын тэмцээн болохгүй. Яг тэгэхээр бид нар яг 24 онд бүсийн одоо энэ Хонконгод болох гэж байгаа тэмцээнийг Монголд авъя гэж хүсэлт явуулсан. Challenge Cup-ыг бас Монголд авъя гэдэг хүсэлт явуулсан. Хоёр шийдвэр хоёулаа ер нь бол одоо эцсийн шалгаруулалт руугаа орцсон байна гэдэг манад өгөөлтэй. Гэхдээ бид нар 25 онд авъя гэдэг хүсэлтээ бас илэрхийлсэн байна. Гэхдээ энэ нөгөө яг жилийн эхэнд тухайн календарыг гаргах гэж байгаа ABC маань жилийнхаа эхэнд одоо тухайн шалгаруулалтыг хийдэг учраас бид нар бол хүсэлтээ илэрхийлсэн яг авна гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ бүсийн аврагыг бол авч чадах байх гэж миний хувьд бол нэлийн одоо найдаж байгаа. Цаашдаа бол яг ганцхан челленж капаар тогтохгүй одоо VNL ч юм уу те эрэгтэй эмэгтэй аль аль. Тэгээ VNL-ийг ч юм уу. Жишээ нь VNL ч ингээд айгүй олон улсад айгүй олон юм нөгөө хуваагдсан хэлбэрээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг ядаж тийм туурын Монголд авъя гэдэг тийм амбицтай байгаа гэсэн үг л те. Яг болохгүй гэж бол FIVB-ийн хэлээгүй. Гэхдээ та нар ямар туршлага хөрөнгөлүүлээд байгаа вэ гэдгээ бид нар төсөл хэлбэрэж өгөөч гэдэг. FIVB-ийн одоо өнгөрсөн жил бол бас бид нарыг гайхсан юм юу гэхээр танай олоолын тэмцээн дээр одоо үндэсний дэдлиг дээр чинь яаж ийм их хүмүүсийг та нар цуглуулж чадаад байгаа юм бэ гэдээ гайхаад байгаа байхгүй. Одоо та нар чинь харж байгахдаа саяны Тайванд болсон тэмцээн бол ер нь үндэсний хоосон болж байгаа шүү дээ. Тэгэхээр манай үндэсний дэдлигийн тэмцээн бол харьцангуй дүүргэлт сайтай байгааг FIVB, AVC ч гэсэн зарим улсууд нь бол тийм төвшин биш байгаа гэсэн. Тэгэхээр энэ фан бейсийг яаж үүсгээд байна, энэ тэмцээнүүдийг яаж ингэж хүнтэй хийгээд байна гэдэг талаар туршлагаа бас хуваалцаж гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг мэдээж одоо VNL-ийн бусад улсуудад явж байгаа одоо билеттэй ижилхэн төвшний одоо үнэтэй билетийг бид нар зарж чадахгүй байж магадгүй. Гэхдээ at least бид нар бол дүүрэн үнэтэй олон улсын тэмцээн хийж чадна гэдгийг бол харуулж байгаа гэсэн. Тэгэхээр бол одоо жишээ нь биднэрт буян тухай спорт хөтөлбөр маань аятайхан болчлоо. UJ Arena гэж юутай байна те, Venue-тэй байна, Step Arena гэдэг Venue-тэй байна. Тэгэхээр цирк бас одоо нэг цирк бол бас нэг спортын арга хэмжээ их боломжтой Venue болж байгаа. Тэгэхээр ингээд олон улсын тэмцээн авахд бол харьцангуй нүүруулах арга болж байна гэж миний харж байна. Тэгээ нөгөө яг EVC энэ ч гэсэн дээр бүхнээр эртнээс тэрний шиг манайх ингээд эртнээс энэ жилийн хувьд бол манай олоолын холбооны төлөвлөлт одоо энэ 2024 оны төлөвлөгөө бол AVC-гээс урьдчилж гарсан. AVC-гээс тодорхой яг хугацаанд явж байгаа. AVC-г бол энэ жил айгүй наашаа цаашаатай байсан. Тэгээд айгүй тулгаж юмнууд нь тодорхой болоод байгаа. Гэхдээ яг мэдээж олимпийн жил ойлгож байна те. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бол энэ жил манай яг Монголын олоолын холбооны үйл ажиллагааны төлөвлөгөө бол яг хуваарийнханд явж байгаа. Бид нар зүгээр нэг тэмцээнийг 6 сар руу татах гэж үтсэн. Тэр маань одоо 7 сарда яг хуваарийнханд хийгдэхээр болцсон байж байгаа. 14, 13. Тэрийг яанааш татсан бэ гэхээр туваад болж байгаа тэмцээн дээр бид нар шгшээ багийг тэнд тэмцээнээс бүрдүүлэх гэж үтсэн. Гэхдээ нөгөө багш нар хүүхдүүдийн маань сургууль хичээл номны асуудал хүндрэлтэй байсан учраас яг үндсэн хуваараар явж байгаа. Тэгэхээр бол бүх тэмцээнүүд яг хуваараар үндсэнд явж байгаа гэсэн. За даваа одоо яг ямар ажил хийдэг вэ? Загвар өмсгч нэ. Өнөөдөр зурагтай байсан юм. Манай одоо ганц мөрөөдөл юм да. Монголын волейболын тамирчид яг мэрэгжлийн тамирчин гэдэг статустай болоод тийм ээ. Зөвхөн бэлтгэлээ хийгээд шишээгөөсөө цалингаа аваад, багаасаа цалингаа аваад тийм болох л одоо миний зорилго, миний мөрөөдөл тийм төвшөнд аваачихна. Тэгээ одоо өнөөдрийн хувьд бол за загвар өмсөгч тэгээд тусдаа ажил хийгээд клуб дээр яваад шишээг дээр гээд олон орлогын их өсөртэй санагдаад яг одоо ямар ажил хийж байгаа юм бэ? Яг за нэгдүгээр тамирчны хийж байна. Хоёрдугаарт бол нөгөө яг манай клубын үндсэн компани тэрний хувьд бол бас нэг үгээд байна. Бичгийн хүмүүсийг хийсэн гэсэн. Санхүүгийн чиглэлээр би яг тэр чиглэлээр нэг
Ер нь даатгал юм байна гэсэн тэрийг хариуцаад. Яг тийм хариуцаад явж байгаа. Тэгэхээр чинь клуб, ажил хоёр чинь уялдаа холбоотой юм тий. Тэгээд холбоотой. Тэгэхээр тэгсэн мөртлөө тусдаа салингаа авдаг үстэй. Тийм. Ер нь сарын орлого чинь хэд вэ? Одоо загвар өмсөд тэгээд зураг авалтанд ороод тамирч байгаа гэдэг ажиллаа гэх. Ер нь 9 оронтой таах. тий. Нэг ойролцоо нэг тэр тэдэс тэдийн хооронд гэдэг нэг хэлбэлцсэн тоо хэлээч. Энэ 4-өөс 6 мөр орчим юм болов. Тэр хэвцэл. Дарж хэлээд юм уу? Хэвцэл. Харин миний зорилго одоо яг 4-6 сая төгрөгийг яг шгшээ өв дээрээ тоглоод өндөр одоо тийм клубээс аваад тэгээд дээрэс нь одоо маш олон брэндүүдтэй волейболын одоо энэ топ тамирчдыг яг олон зургатаар илүү олон гараасаа ийм автобусын дээр зураг наацсан явж байгаасаа тий нэг иймэрхүү олон үеүүдийн хоригчнууд ойлол өнгөрч юм да. Ирээдүйн сайхан болох хаа. Тэгж шүү дээ. Нэг бодлоор юу юм шиг болгоч бас нэг бодлоор тий. Яг хаа цаашдаа сайхан юм даа юу яг сайн тууштай ээж ижлээ сайн. Хувийнхаа бэлтгэлийн талаар сайн ярилцаач. Одоо за клубын бэлтгэл мэдээч явагдаж байгаа. За шишгийн багийн бэлтгэлд явагдаж байгаа. Явж байгаа. Тэгээд хувийн бэлтгэл маш сайн хийж байгаа харагддаг шүү дээ. Яг тэгээд байнгын формтой байхыг хичээдэг юм бол тэгэл ямар ч одоо бэлтгэхийг алдахгүй хичээдэг сүүлийн хэдэн жил тийм юугаар л яаж байгаа. Тэгвэл нөгөө хүн тэнцээ бэлтгэж байгаа би ингэ зүгээр л байгаад байна гэж бодож байгаа. Ер нь яг мэрэгжлийн тамирчин 3-аас дээш хоног бэлтгэлээ алдахаар хорн унж эхэлдэг. Одоо манай Монголд ялангуяа өмнө яг лигийн дундуур фитнес гэсэн ойлголт баг байдгүй байсан тийм ээ. Юу ан болрон юу. Одоо бол олон улсад нэг тоглолттой өдөр 2 өдөр амарч явах юм бол дунд нь фитнес заавал ордог. Тэгжиж тэр өндөр формо байнга авч явж хадгалдаг. За тэрийг удаан чинь бол юу гэдэг хамгийн багадаа 2 сая дээшээ 3 4 5 6 гэдэг. Тэр олон сарын тоглолтын дунд би хүчийг алдуулахгүй яаж удаан барих уу те. Яг нэг юм циклээр ингэ дээш өсөж явж байгаа. Тэр юу бол айгүй нарийн бүр шинжлэх ухааны систем байдаг аахгүй. Тэгээд дараагийн төлөвтэй хоол зүйр, сэтгэл зүйчтэй яг одоо тамирчны хооллолт, тэмцээний хооллолт, фитнесийн бас хүн оруулж байгаа тийм яг ингээд волейбол спортод ямар болчих юм хөвчлээд одоо яаж ажиллах зүгээрээ гэдэг тэр талын мэдээллүүдийг хүргээд явах болно. За нэвтрүүлгийн цаг маань бас нэлээд явж өгсөн байна. Найрлагч тэндээс тохио гэдэг юм. Тийм. За хэд хэдэн асуулт маань яс үлдсэн байна. Энэ асуултууд Одоо надаас асуулт хэрэггүй юм шүү. Би миний ярьж байгаа юмуд айгүй 30 дурдаа хариулаад явчих. За хасуу зуны сургалт явуулж байгаа юм. Тийм. Хаана хийзээ явуулах вэ? За манай клуб ер нь бол summer kids training гэдэг зуны хүүхдүүд зориулсан ийм туслан гэдэг юм үү. Тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд өнгөрсөн жил явуулсан. Өнгөрсөн жил 1000 гаруй хүүхдтэй ажиллаад айгуу сайн явсан төсөл байгаа. Тэгээд одоо 2 дахь жилдээ явж байна. Тэгээд ээлж авлаа мэдлээ. 11 ээлж авсан. Одоо 1000 сайн шүү. Одоо эхнийх нь ээлж нь одоо явж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 7 хоног бүтэнсээ өдөр болгон ээлжнүүд ингээ аваа явж байгаа. Ер нь бол төлөвтэй хүн оруулалт хийдэг гэсэн үг. Гүү штэ. Энд чинь ерөнхийдөө бол ийм төсөл маягийн баггүй. Төсөл ер нь цаад зорилго нь бол хүүхдүүдийг волейбол спортод илүү дурлуулах те. Ер нь бол 7 хоногийн дотор волейбол сурчна гэж байхгүй. Тэгэхээр хүүхдүүдэд 7 хоногийн дотор ямар ч сан волейболын анхан болон дунд чатны мэдлэг нэг өсөлт зэрэг бий болох. Тийм. Дээрээс нь нэмээд одоо юу гэдэг багийн ажиллагааг яаж явуулдаг те. Тэр ажиллагаа хүүхдүүдэд суулгаад дээрээс нь одооны хүүхдүүд ерөнхийдөө бол англиар баг хийх юм ярьдаг болсон. Тэгэхээр англи хэлнийх нь мэдлэгнээс нэг жоохон дээшлүүлж хийдэг тийм зорилготой явж байгаа. Тэгээд одоо зүгээр тусланд явж байхаар нэг 7 хоног волейбол тоглоод тий энэ волейбол бусад ур чадруудад нэмээд ийм 7 хоног амарч гэдэг л
цаа зорилготой тийм төслөнгөл ажиллагаа явуулж байгаа. Хаана экотер. Тий. Манай спорт кемп дээр явж байгаа. Тэгээ манай спорт кемп чи ерөнхийдөө бол ер нь бол тамирчид зовоо зориулсан байгууламж. Ерөнхийдөө бол бүхэл юмнууд байгаа. Тэгэхээр тэд дээр хүмүүсийг Сарын бишээ 7 мөр өгдөг юм тий. тий 7 7-ны төлбөрийн 7-ны 400 сая төгрөг гэж байгаа. 490 сая төгрөг. өнгөрсөн жилээс нэмэгдсэн гэсэн үг. Тий. Ямар ч ашиггүй биш юм. Тэгээд Шиг Энд гэхдээ яг өөр нэг юу бизнесээ юу гэсэн санхүүжүүл санхүүжүүлэх хэмжээнд яг бол яг зүгээр яг уу тэгээд ингэ явж лээ л да. Юу гэдэг ингээд ингээд ер нь бол нөгөө нэг маа кемп чинь болохоор олон хүн хүлээж авах хүчин чадал бол байхгүй. Ер нь бол макс нэг 90 ч юм уу 100 л. нэг ээлжинд тий нэг л ээлжиндээ. Тэгэхээр чинь юу гэдэг айхтар юм аа юу гэдэг ашиг гэдэг юм уу бас зөв. Юу гэдэг олон одоо юу гэдэг нэг 200 300 жирийн туслангууд ч байх юм бол тэндээс шиг гарах л та. Тэгвэл цөөхөн юм байгаа болохоор нэг тийм. Гэтэ тийм бохгүй. цөөхөлөө байгаа юм чинь чанартай байна. Тэгэхээр яг нөгөө манай айгүй олон найз нөхдөд асуугаад байгаа байхгүй ямар олиолын сургалтанд яг зуны сургалт мургалт гэдэг те асуугийнхан бол гоё сургалт хийж байгаа юм байна. Тэгэхээр манай энэ подкаст маань одоохондоо спонсортой болоог байгаа болохоор энийхийг нэг рекламт чи те асуугийнхаар учраас ер нь бол айгүй олон манай олиолынхны тийм айгүй олон ч явахтай миний мэдж байгаа баг 4-5 зуны сургалт байх шиг байна те. Тэгэхээр энэ зуны сургалтуудад бас хүүхдүүдэд хамруулаарай. Гоё төлөвшөөд богинохоо хугацаанд ийм гоё залуучуудын илгэж шиг бас аваад ирнэ шүү. гэж хэлмээр байна. Тийм маань ч бас юу байдаг шүү дээ. Нөө би дээр бас тасгалжуулагч хийгээд байгаа. тэгээд би клуб дээр Улаанбаатар. Тийм Улаанбаатар клуб дээр хүүхдүүд одоо яг энэ 100 болохоор нөгөө янз бүрийн хамтраад бас сургалтууд гарч байгаа. Миний болдог гэсэн. Тийм миний болдог гэсэн. Наримт хоошоо. Хангаад. Тийм. Тэнд бас зуны сургалтууд UB сургалтууд явж байгаа. Одоо тэгвэл ингээд 4 бараг 5 биш үү? Олиолын юу би академи байгаа, би education байгаа, хасуу тэгээд Улаанбаатар 4 болоо байгаа. Тий. Манай өмнө шахтраас клуб бас 7 сарын 1-ээс Улаанбаатар хоттой туслан л бол харахгүй. Бүртгэлээ явуулсан байгаа. Энэ яг нөгөө зуны сургалтын юмыг олиолын холбоо хийгээч гэдэг хүмүүс бас санал тавьжсэн. Яг бас олиолтой ажиллаж байсан хүмүүс. Гэхдээ холбоо ингээд юм болгоныг өөрөө хийгээд байх биш. Ийм секс дугуулan клуб зургийн сургалтуудыг дэмжигэл бодлого явуулсан зүйл бил. Гэж бол миний хувьд бол харж байгаа. Тэгээд яг тэн дээр яг чанар стандартын асуудал тавих уугүй гэдэг бол дараагийн асуудал. Тэгэхээр бол тийшээгээ илүү зуучлах гэдэг илүү одоо массыг чиглүүлэх тэгээд тэрнээрээ аль болох тэрийг өргөжүүлэх одоо жишээ нь ээлжүүдээ олон хүн авдаг болгох ч юм уу тийм юмр бол холбооны зүгээр ажилласан зүйл юм байна гэж миний хувьд бол бодсон. Түүнээс биш ингээд одоо нөгөө бүх юм руу оролцоод тэр хөгжлөө өөрийгөө л гэж хэлээд байх бол холбооны бодлого биш байх хэрэгтэй юм гэж бодож байна. Фестивалийн талаар нэрээ. Одоо удахгүй бол волейбол фестивалийн талаар ярилцаад юм яриа өндөрлцгөө. Волейбол фестивал 6 сарын 9-нд тийм ээ болно. Энэ талаар одоо хоёр гол оролцогч хүмүүс байна. Тэр драфтын сонголт явж байгаа шүү дээ. Одоо аппликейшн татаад спорт лаб Тийм. татаад тэрэн дээр оролцуулмаар байгаа тамирчнаа саналаа өгөөд яг тэрэн дээр ингээ хин хэдэн саналтай хамгийн дээрээ 2 3 4 гэж ихсаад бүхэн ил тод харагдаад явж байгаа. Тэр их гоё дамж болж байгаа. Яг волейбол фестивал дээр одоо ямар хөө оролцоотой байгаа вэ? Интернет клубийн хувьд Энэ арга хэмжээнд дээр холбоо тэгээд манай клуб ерөөхдөө хамтран зохион байгуулж байгаа гэж ойлгож байна. Тийм яг зохион байгуулагчийн хувьд бол Монголын хөлөөллийн холбоо, Монголын хөлөөллийн академи. Интернет клуб бол ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байгаа гэсэн үг. Тийм тэгэхээр интернет клуб маань шинэ тутам байгуулагдсан ч гэсэн хөлөөллийн спортыг хөгжүүлэхэд бол өөрийнхөө хувийн нэрийг оруулъя. Тэгэхээр бид нар ямар чиглэлээр хамтарч ажиллах боломжтой гэдэг саналыг манай одоо академийн тамираа тавьсан. Тэгээд тамираа маань өдөн жил хөлөөллийн фестивалыг анх удаа зохион байгуулж ирсэн хүний үед холбоотой энэ жил хамтарч зохион байгуулсан. Өнгөрсөн жил ч гэсэн холбоотой хийсэн. Гэхдээ илүү одоо том оролцоотой энэ жилээс ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр нь бол гол концепцийн хувьд бол энэ жилийн хувьд одоо миний хөлөөллийн улсын аврах шалгаруулах тэмцээн 10-нд эхэлнэ. Тэгэхээр 9-ний өдөр энэ хүүхдэд чиглэсэн 6 сар бид нар одоо хүүхдийн баярын дараа хүүхдүүд бүгдээрээ амарчж байгаа тийм. Тэгэхээр
хүүхдүүдэд чиглэсэн тэгээд энэ хөлөлийн сайхан спортоо түгээн дэлгэрүүлэх хүүхэд залуучуудыг аль болох бага наснд нь энэ спортод дуртай болгох, тэрэнд одоо дурлуулах гэдэг тэр концепттэй хийгдэж байна. Фестивал клубүүд ямар оролцоотой байх вэ? Клубүүд бол бүр нээлттэй оролцож байна. Клуб гэдгийг бол бид нэр энэ жилээс одоо зөвхөн лигийн клубүүд биш. Бүх төвшний тий ахмадын, хүүхдийн бүх төвшний клубүүдийг нээлттэй оролцуулж байгаа. Клубүүдийнхээ одоо сурчлагыг хийх, секс дугуулангуудаа сурталчлах, за мэдээж одоо мерчендайз өөрсдийнхөө жерсинүүдийг зарах тий тамирчныхаа, багийнхаа, клубийнхаа өдрлийг зохион байгуулах бүх хэлбэрээр нээлттэй оролцуулж байгаа. Ямар нэгэн оранж нэтэрээ авахгүй зөвхөн одоо өөрсдийнхээ одоо бүгд тийм ямар нэгэн зохион байгуулалтыг өөрсдөө зохион байгуулад бүх хэлбэрээр оролцож болж байна. За энэ төрөд ярьсан цаг маань дуусч байна. Өөр нэмшил за энэ нэг ингэж яриаг үдэ гэсэн үлдсэн, мартсан сансан юм байна. Нөө зөндөөл байлаа. Бид нэр дахиж өргөдөх үү? Тийм юм бол за одоо үзэж байгаа хүмүүс нь за дараагийн дугаард ямар хүмүүс оруулах уу? Тэр талаар бас сэтгэлээ бичээрэй. Мөн үргэлжлүүлээд эргээд зөндөө бид нар уулзсан. Энэ дугаарыг би за 10 хоногт нэг удаа дугаар оруулаад явъя. Үргэлжлүүлээд за лиг үеийг зогсохгүй те. Гол нь яг ингээд энэ доор зөндөө сэтгэлүүд орж ирэх байх. Тэ энэ бүгд хамаагүйгээр ингэнийгээ зогсоохгүйгээр хийж явах л миний хамгийн том хүсэл байна. Би лиг үеийг үргэлжлүүлээд яг гэрсэн тимоноо тамирчтэй. Анхны дугаар би хийжсэн тэрэн дээр жоохон тоног хөрөмжийн гээд бас гачигдал тэгэл энэ чинь бас яг өөрийнхөө хүслээр одоо ийм нэг юм тийм миний одоо яг бодос сандаг юмудаа гаргая. Тэгээ хүмүүсийн дуу хоолой сонсгоё. Өдөрч одоо маш олон үзэгчтэй байгаа юм. Энэ дээр цаашаа хөгжүүлээд явъя гэсэн зорилготой. Түшин гоё болохоо цааш Дэвид итгэгчд орж ирээд Тий, тэгэхээр яг одоо жишээ нь яг нөгөө бобод миний зүгээс нөгөө өөрийг нь ч мэдхгүйгээр тавьсан санал юу гэхээр холбооны зүгээс хамтарч ажиллах боломжтой гэдэг байгаа тэр. Тий, одоо энийг сайжруулах чиглэлд, за тоног хөрөмжөө сайжруулах чиглэлд холбооны зүгээс одоо яаж энэ контентийг тий сайжруулах уу, гоё болгох уу, тэрэн дээр тусалцаа дэмжлэх, үзүүлэх боломжтой бүх хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой гэж байгаа. Энэ бол холбооны бүтээгдэхүүн биш. Энэ бол цэвэр волейболынхны волейболын том гэр бүлийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа бол холбоо бол тэр бол үүрэгтэй гэж ойлгож миний хувьд дэмжиж оролцсон гэж хэлж байгаа шүү. Тэгээд за маш их баярлалаа. за юуны өмнө урилгыг маань хүлээж авч Юуны сүлд юуны өмнө хүлээж авч хүрэлцэн та бүхэнд маш их баярлалаа. баярлалаа. Дараа энэхүү подкаст манаас үргэлжлээд явагдана. Урилгыг маань дахиж хүлээж авч дахинч ирээрэй гэж бас таагуураасаа хүсэж байна. За үзэгчдээ энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Дараа шинэ дугаараар ирэх гэж уулзлаа. Түр баяртай. Баярлалаа та бүхэн. За баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Amajimi, dig bit summer Jimmy, humble bo. Midday chamber Jimmy, angel natar do tagdan, angel kata do